Оны бүгд найрамдах Герман улсын хаан сайдлын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран явуулдаг хууль зүйн сурчлагын шин төвчөө нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр бид Монгол улсын галын аюулгүй байдлын тухай шинэ хуулийн талаар ярилцах болно. Галын аюулгүй байдлын тухай хуулиар галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж байгууллага иргэний эрх үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулсан. Энэ нэвтрүүлгээ бид галын аюулгүй байдлын тухай хуулинд галын аюулгүй байдлыг хангах талаар төрийн байгууллагууд иргэн аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэх эрх үүрэг, гал төмрөөс урьдчилан сэргийлэх ажиллагаа болон гал төмөр унтраах үйл ажиллагааны тогтолцоо, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах шаардлагууд, барилга байгууламж, объектын зураг төсөл, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн тавигдах шаардлагуудын талаар болон галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар ойлголт мэдлэгийг олгох зорилгоор бэлтгэлээ. Энэ нэвтрүүлгийг Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам хаан сайдлын сантай хамтран иргэдийнхээ эрх зүйн боловсролд зориуллаа. Гал төмөр унтраах аврах ангийн талаар манай хүүд яриад өгөөч та. Гал сөнөгч болно гэж мөрөөддөг хүү байгаамаа. За сайн байна уу? Намайг Баяр сайхан гэдгээ. Би гал төмөртэй тэмцэх албаны даргын алба хашдаг л да. Гал төмөр унтраах үүрэг бүхий ангийг техникийн хүчин чадлын хувьд 1, 2, 3, 4-р зэрэглэн гал төмөр унтраах аврах анги гэж ангилдаг байгаа. Гал төмөр унтраах аврах анги нь үйл ажиллагаа явуулах зориулалтын байр, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн болон бие бэлтрийн төсвөр хатуужлыг хөгжүүлэх, гал унтраах дасгал сургуулилж явуулах тусгай байгууламж бүхий байгууллага. Манай аймгийн гал унтраах анги аймгийн онцгой байдлын газрын харьяанд байрлаж байна. Манай үйл ажиллагаатай танилцах сонирхолтой байвал бидэнтэй уулзаж угаад газар дээр нь танилцах боломжтойг энэ дашрамд дуулгаж байна. Гал төмөр унтраагаад машин техник хүн хүчийг хэрэг болдгоо. Ингэж дайжлахад хувийн компани машиныг ч гэсэн дайжлах хэрэгтэй байдгүй. Ер нь гашин зарлагын төрөөс нөхөө олгох юм болоо. За, гал төмөр унтраах удирдагч нь гал төмөр унтраах үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Гал төмөр унтраах хүн хүчийг техник хэрэгслэн гал төмөр унтраах удирдагчид захирагдах ёстой. Гал төмөр унтраах удирдагч нь гал төмөр гарсан объектын байршлын зураг, онцлог, агуулж байгаа бодис материалын талаар мэдээлэл авах, хойшлуулжгүй тохиолдолд засаг захиргааны харьяалал өмчийн хэлбэрийг үл харгалзан аж ахуйн нэгж байгууллага иргэний тээвэр холбооны хэрэгсэл хүн хүчийг дайчлах, ашиглах эрхтэй байдаг юм аа. Энэ тохиолдолд дайчилгааны зардал гал төмөр унтраах ажиллагааны явцад хөндлөнгийн аж ахуйн нэгж байгууллага иргэнд учруулсан хохирлыг төр хариуцна гэд хуульд заасан байгаа. Мөн гал унтраах бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гал төмөр унтраахад усны аливаа их усврыг өмчийн хэлбэр үл харгалзан үн төлбөргүй ашиглана гэд хуульд заасан байгаа л та. Би энэ сумын засаг дарга Жаргал гэдэг хүн байна. Гал төмөртэй тэмцэх гэрээ танк гэж түрүүн ярьлаа. Энэ нь гал төмөр унтраах аврах ангиас ялгаатай юм уу? Ямар чиг үүрэгтэй ажилдаг вэ? За, таны асуултанд би хариулъя. Галын байцаагч Ахмад Даваасран байна. Гал төмөртэй тэмцэх гэрээ танк нь манай онцгой байдлын байгууллагын орон тооны үндэс нь нэгж өгөөд төрөөсөө санхүүжиж тухайн аж ахуйн нэгж байгууллагын нутаг дэвсгэрт гал төмрөөс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал төмрийг унтраах үндсэн чиг үүрэгтэй ажилддаг. Гал төмөртэй тэмцэх гэрээ танк ажилуулсантай холбогдсон гарах зардлыг тухайн гэрээлэгч аж ахуйн нэгж байгууллага гэрээний дагуу улсын төсөвтөө шилжүүлдэг. Гал төмөр унтраах үйл ажиллагаанд нэмэлттэй хүн хүч бас техник шаардлагатай тохиолдолд гал төмөртэй тэмцэх гэрээ тангийг дуудлагаар ажилуулж болно гэж заасан байгаа. Би нэг компани төлөөлөл байна л да. Гал төмөртэй тэмцэх хэсэг гэдэг нь хаана ажиллах вэ? Байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдөө санхүүжүүлнэ гэж түрүү ярьсан. Энийг сайн тодруулж өгөөч тэхүү. За, иргэн таны асуултанд би хариулъя.
Иргэн аж ахуй нэгж байгууллага өөрийн болон бусдын өмч хөрөнгийг гал төмрийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор гал төмөртэй тэмцэх хэсэгтээ байж болно. Гал төмөртэй тэмцэх хэсэг тухайн нутаг дэвсгэр аж ахуй нэгжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байдаг. Ялангуяа гал төмөр гарч болзошгүй нөхцөл байдалд ажилладаг, ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үйл ажиллагаанд ашигладаг байгууллага аж ахуй нэгжүүд гал төмөртэй тэмцэх албан нэгжтэй байж болно гэсэн үг л дээ. Иргэд өөрсдийн санаачлагаараа гал төмөртэй тэмцэх сайн дурын байгууллага байгуулж ажиллаж болох уу? Төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ? Тэгэлгүй яах вэ? Болно. Орон нутгийн засаг захиргааны санаачлагаараа сайн дурын үндсэн дээр нэгдэж, объектын болон ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх, гал төмрийг унтраах чиг үүргийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор аймаг, суманд, багт хязгаарлагдмал хүрээнд гал төмөртэй тэмцэх сайн дурын хэсэг зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж болно. Гал төмөртэй тэмцэх сайн дурын хэсгийн ажилтан гал төмөр унтраах чиг үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндэд нь хохирсон, амь насаа алдсан тохиолдолд онцгой байдлын албаагчийн нэгэн адил тэтгэвэр тэтгэмж олгоно гэж хуулинд маш тодорхой заасан байдаг. За би Дорнот аймгийн засаг дарга Баяр гэж хүн байна. Гал төмөртэй тэмцэх урьдчилан сэргийлэх талаар байгууллага аж ахуй нэгжийн үүрэг юу байх вэ? За засаг дарга таны асуултанд би хариулъя. Энэ талаар бол одоо олон үүрэг бий. За тухайлбал хэвлэл мэдээллийн байгууллага нь гал төмрөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг, мэдээлэл, мэрэгжлийн зөвлөгөөг олон нийтэд үнэн төлбөргүй хүргэнэ гэсэн заалт байдаг. Байгууллага аж ахуй нэгж бүр галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилон ажилуулна. Галын аюулгүй байдлыг хангахад шаардлагадах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгах үүрэгтэй гэж хуульд заасан байдаг. Мөн ажилтан албан хаагчтай гал төмрөөс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал төмөр унтраах арга ажиллагаанд сургах, гал төмөр унтраах үйл ажиллагаанд шуурхай дэмжлэг туслалцаа үзүүлэх, гал төмөр унтраах шуурхай төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, бас галын аюулгүй байдлыг хангах талаар байгууллагынхаа хэмжээнд галын сайн дурын бүлгэм ажилуулах, гал төмрөөс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгтэй техникийн үйлчилгээ хийж ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах зэрэг үүрэгтэй байдаг. За мөн барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориултыг өөрчлөх, гал төмрөөс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны их усрын шугам сүлжээг шинжлэхдээ галын аюулгүй байдлын магадлал хийсэн зураг төслийг баримтлах болон барилга байгууламж, үйлдвэрлэлийн технологи хэрэглэх, бодис материалынхаа гал төмрийн аюулын зэрэглэлийг идэвхжлэгдсэн лабораториор баталгаажуулах үүрэгтэй байдаг. Аж ахуй нэгж байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал төмрөөс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байх ёстой. Гал төмөртэй тэмцэх аврах анги, сайн дурын хэсэг нь бүх хот тосгонд заавал байх ёстой юу? Тухайлбал суманд гал төмөртэй тэмцэх анги заавал байх ёстой юу? За тэгэхээр ийм байгаа. Хот тосгоны ерөнхий төлөвлөгөөнд 10,000-аас дээш хүн ам төвлөрсөн суурин газарт 3 км-ийн радиуст эсвэл 4,000 хүн ам тутамд гал төмөр унтраах аврах анги, алслагдсан суурин газарт 2,000 хүн ам тутамд гал төмөр унтраах аврах анги, эсвэл гал төмөртэй тэмцэх сайн дурын хэсэг үйлчилж байхаар тусгана гэж хуульчилсан байгаа. Иймд хүн амынхаа тооноос хамаарч аврах анги юм уу, сайн дурын хэсэгтэй байна гэсэн үг. За. Тэгэхээр барилга байгууламж, гудамж талбайг байгуулахдаа галын аюулгүй байдлын ямар шаардлага тавьд юм болоо? За таны асуултанд хариулъя. Тэгэхээр хот тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах, өөрчлөх, барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд галын аюулгүй байдлын хууль тогтоомж, нормативын баримт бичгийг заавал мөрдөх ёстой. Барилга байгууламж гэр хорооллог байгуулахдаа гал төмөр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал төмөр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөх үүрэгтэй байдаг.
Барилга байгууламж болон үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, галын аюултай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдалд гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэх ёстой юм аа. Барилга байгууламжийг гал түймрийн эрсдлээр нь гал түймрийн онц аюултай, гал түймрийн аюултай 1, 2, 3 дугаар зэрэгт хувааж үздэг. Гал түймрийн онц аюултай болон гал түймрийн аюултай 1, 2 дугаар зэргийн барилга байгууламж нь заавал гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэх ёстой байдаг бол бусад аж ахуйн нэгж байгууллага нь сайн дурын үндсэн дээр гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэхээр хуульчилж өгсөн байдаг. За баярлалаа танд. Галын аюулгүй байдлыг хангах талаар ямар нийтлэг шаардлагууд тавигдсан бэ? Жаахан дэлгэрэнгүй ярьж өгөөч. За, шаардлагууд тавигданаа. Барилга байгууламжийн хийц бүтээцийн шийдэл нь гал төмөр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангах үйс гал төмрийг хохирол багтаагаар унтраах бололцоог хангасан байх ёстой. Энэ зорилгоор барилга байгууламж бүр гал төмрөөс хамгаалах автомат тоног төхөөрөмжтэй байна. За, зориултаас хамаарч нэг бүрийн болон нийтийн зориулттай тусгай аврах хэрэгслэр тоноглогдох ёстой байдаг. Гал төмөр унтраах автомат болон галын тохиолдлын тоног төхөөрөмжөөр тоноглох шаардлагатай барилга байгууламжийн жагсаалтыг баталж өгсөн байдаг л да. Барилга байгууламжийн гал төмрөөс хамгаалах тусгай тоног төхөөрөмж, утаа зайлуулах, усан хангамжийн болон зарлан мэдээлэх системд тавих шаардлагыг тусгай нормативын дагуу мөрдөх үүрэгтэй гэж заасан байна. Барилгын материал хийц бүтээцүүд нь гал тэсвэржилтийн зэргийг хангасан гал төмрийн аюулын ангиллын гэрчилгээтэй байх ёстой. За, барилга байгууламж үйлдвэрлэл технологийн үйл ажиллагааны зураг төсөл нь галын аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсгэд магадлал хийлгсэн байх ёстой бөгөөд ийм магадлал хийгдээгүй зураг төслөөр барилга байгууламж барихыг хориглодог. Мөн барилга байгууламж тээврийн хэрэгслүүд нь гал төмөр унтраах анхан шатны багаж хэрэгслэр хангагдсан байх үүрэгтэй. Хуулиар их тодорхой нарийвчилсан шаардлагууд тавигддаг юм байна. Үүнийг иргэд байгууллагууд зайлшгүй мэдэх шаардлагатай юм байна да. За, танд баярлалаа. Тэгэлгүй яах вэ? За, эдгээрээ сайн сурталчлах хэрэгтэй байна. Энэнд бол одоо та бүдгийн оролцоо маш чухал шүү гэдгийг хэлье. Баярлалаа та бүхэнд. Эрхэм сонсогчдоо, энэ удаагийн нэвтрүүлгээр бид Монгол улсын галын аюулгүй байдлын тухай шинэ хуулийн талаар ярилцлаа. Монгол улсын галын аюулгүй байдлын тухай хуулиар галын аюулгүй байдлыг хангах талаар төрийн байгууллагууд иргэн аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэх эрх үүрэг, гал төмрөөс үрдэлсэн сэргийлэх ажиллагаа болон гал төмөр унтраах үйл ажиллагааны тогтолцоо, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах шаардлагууд, барилга байгууламж объектын зураг төсөл бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн тавигдах шаардлагуудын талаар болон хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой зохицуулж өгсөн билээ. Иймд энэ удаагийн нэвтрүүлгээс та бүхэн галын аюулгүй байдлын тухай асуудлыг төрөөс хэрхэн зохицуулж байгаа талаар тодорхой ойлголттой болсон гэдэгт итгэж байна.